За, ерөнхийлөгч авыг дэмжихгүй байна уу? Чи бас одоо байгаа нөхцөл байдалтай бас энэ улс орныхаа эдийн засаг энэ юм бодох хэрэгтэй шүү дээ. Тий. Засгийн газрыг ч гэсэн бас ойлгохгүй байна. Тий. Засгийн газар ч гэсэн олигтой ажил хийхгүй байх шиг шүү дээ. Энэ улс орон өнөөдөр одоо хүүхдүүд ширээ сандалтаа багтахгүй 3-аараа сууж байна. Багш нарын цалин одоо хэд байгаа вэ? Ийм байдалтай биш шүү дээ. Нэг сая 500 мянган төгрөгөөр багш нарыг яаж ажилуулах юм? Тэгээ одоо энэ залуучуудын ямар болж байгааг бид нар харж шүү дээ. Тэ? Ийм байна. Ийм үед ч одоо дэлхийн зах зээл дээр хизээж байгаагүй тийм үнэтэй биш шүү дээ. Алт. 3650 байна уу? Цааш 4000 болно гэж байна. Бид энэ алтыг олборлоод энэ өндөр үнээр нь зараад тэргүүрээ байгаль орчноос сэргээх хэрэгтэй байхгүй юу? Технологич гэсэн сайжирсан. Маш өндөр технологи тэн дээр оруулах хэрэгтэй. Заавал тэр хайрлаад хамгаалаад байгаа юм гэсэгчлэн гэрээ хийгээд ингэж болно шүү дээ. Ингэж л ажиллах ёстой байтал тэгээд нэг поп орж байгаа маягаар ч юм уу ийм их маягаар болохгүй. Тий, би ерөнхийдөө олон юмыг дэмждэг. Гэхдээ энэ дээр бол арай санал зөрж байна. Гişүүч гэсэн их уралч гэсэн одоо бас жоохон ухаалаг ажилламаар байна. Энэ засгийн газар ч гэсэн одоо мөнгө төгрөг байхгүй болохгүй үтгэхгүй байна гэл энэ цаг хугацаа энэ хүүхдүүдийн ч одоо яаж сурах юм? Энэ багш нар чи яагаад ийм цалинтай байгаа? Дээр нь авилга авна. Энэ бүх юм чинь нэг явсаар байгаад энэ улс орны чинь дуусах чинь шүү дээ. Одоо тэр авилгачтайгаа тэмцэх юм уу, тэмцэхгүй юм уу? Энэ хууль зүйн байнгын оронд ярихад тэр авилгацсан байшингууд чинь бүгдээрээ сүндэрлээд босоод байна шүү дээ. Тэр намайг одоо нэг хууль зүйн байнгын оронд дараагаах үед нэг 70 хиттэй байлаа шүү дээ. Одоо тэр бид нар чинь Балбын ардалт, Непалийн ардалт зогсож шүү дээ. Ийм нөхцөл байдалтай байхад одоо бид нар бол бас хувийн гэрчлэлээ сайн ажилуулад, дотор матур юм сайн аваад ингэх хэрэгтэй байна шүү дээ. Ингэж ажиллавал зүгээр бах уу? Энийг бол эргэж харах хэрэгтэй гэж бодож байна.